үнэхээр одоо хувийн хвшлийг бүрэн дэмжиж чадах юм бол цаашдаа одоо маш олон бүтээн байгуулалтын ард бол гарч чаднаа. Тийм учраас энэ хувийн хвшлийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулсан ийм одоо бас төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг бас оруулж ирсэн. Энэ удаагийн төсөвч гэсэн төрийн оролцоог бууруулснараа олон одоо тоонуудаараа илэрхийлж байгаа. Тэгээ энэ бол юу вэ гэхээр дөрвөн улсын төсвийн хүрээний үед танилцуулаад байгаа орлого зарлага аль аль нэг нь бууруулсан. Түүнийхээ цаана бол бид нар нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ болоод тэнцвэржүүлсэн орлогынхаа харьцааг 28 он гэхэд 28% бууруулах буюу одооны 37 28 он хүртэлх 28% тэр орон зайд одоо энэ дөрвөн их найд төвийн ачаал үүрэх гэдэг байгаа энэ татварын шинжилгээг хийх орон зайг авч үлдснээрээ бид нар хувийн хвшил бизнес хийх бололцоог бол олгож байгаа. За энэ хүрээндээ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг энэ одоо төсвийн хуулийг дагалдуулаад өөрчилж байна. Ингэснээр аймаг орон нутаг нутгийн өрөө удирдах байгууллагаараа дамжуулаад бие дааж одоо гадны хөрөнгө оруулалтуудыг татах, бариад ашиглах шилжүүлэх хэлбэрээр нийтийн одоо үйлчлэгээний зориулалтад дэд бүтцийнхаа төслүүдийг 100 тэрбум төгрөгөөс доош одоо төслүүдийг заавал одоо засгийн газраас зөвшөөрөл дүрм журам бичиг цаас олон нэхүүл шаардуулахгүйгээр бие дааж аймаг орон нутгууд түншлийн төслөө хэрэгжүүлэх гарцыг бол нээж байна. За мөн одоо ингээд дэв парламент дээр тавигдсан энэ татварын багц хуулийн шинжилгээг их хурлаар хэлэлцүүлж эхэлнэ. За мөн одоо Legal Info дээр тавигдсан эдийн засгийн эрх чөлөөний хуулийг бид нэр хувийн хвшлээ дэмжих бодлогын хүрээнд оруулж ирнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар одоо үндэсний аюулгүй байдал нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй бол хувийн хвшил бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох, нэмэлт зохицуулалт, нэмэлт хяналт, нэмэлт давхар хяналт шалгалт хийхийг хуулиар бүрэн хориглож байгаа. Ингээд эрх зүйн байдлын дордуулсан ямар нэгэн өөрчлөлтийг төрөөс үзүүлэхгүй байх буюу одоо гинтийн шийдвэр гаргахгүй байхад одоо хязгаарлах эдийн засгийн эрх чөлөөний хуулийг боловсруулсан. Үүнийг анх удаа 400 одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд дээр шүүлтийг одоо AI дээр хийгээд 200% гараад эндээс нь 110% өөрчлөлтийг дагалдуулж байна. Ингэснээр хувийн хвшлийг бизнес эрхлэх боломж болцоог одоо хуулиар бүрэн олгоно. За мөн одоо гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг батална гэж их олон жил ярьлаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хуулиа баталж хөрөнгө оруулагч нараа хамгаалахгүйгээр бид нар цаашаа эдийн засгийн өсөлтийн 5.7%-ийг хангахгүй. Бид цаашдаа энэ төлбөрийн тэнцлийг эерэг болгож чадахгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтын хуулийг олон жил ярьсан бол одоо энэ хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад одоо өргөн мэдүүлж байна. За мөн одоо энэ олон дүрм журам хүнд суртал тэгийг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд засгийн газар дээр хуульд давсан журмуудыг цэгцлэх ажил явагдаад 56 журам цэгцэлсэн. Сая одоо шинэ засгийн газар байгуулагдаад 20 компанийг нэгтгэж нийлүүлж өөрсдөө зохион байгуулсан. 2 их найдын хэмнэлт хийсэн. Одоо энэ хэмнэлт үргэлжлэнэ. Хэрэглээгээ хувнаа. Ингээд зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэж одоо 90% өөрчлөлтийг оруулж ирснээрээ за компаниуд зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрлөд заагдаагүй бол бусад төрлийн үйл ажиллагааг төрөөс заавал асуухгүйгээр хийх энэ эрх зүйн боломжийг олгоно. Тэгэхээр төр бол илүү одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг энэ орчин нөхцөл рүү бүрэн орно гэдгийг хэлье.